уралдааны Боржин морин хорын уралдааны 1-р шатны шалгаруулалтаар амжилттай эхлэж байна. Тайзнаа уралдааны салхийг хагалж суглаа ёсоор шивээ говсгоноос оролцож байгаа Артан хүүгийн хос шагаа 8-аас 11 насны ангилалд оролцож байна. Монгол ардын дуу 4 уул дуугаараа 1-р шатны шалгаруулалтанд оролцож байна. Амжилт хүсье бүгдээрээ.
8-аас 11 насны ангид оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Одоо Борчон морин хуурын уралдаан маань 12-оос 18 насны ангиллаар үргэлжилж байна. Тайзнаа Баян тасамаас оролцож байгаа Хүчит Баатрыг урьж байна. Сүхбаатрын аялгау Үүлэн бор. Баян тасамаас оролцсон Хүчит Баатартай баярлалаа. Амжилт хүсье. Одоо тайзнаа Дорногов аймгийн Дэлгэрэг сумаас оролцож байгаа Алтан гэрлийг урьж байна. За 8-аас 12-оос 18 насны ангид оролцож байгаа бүх хүүхдүүд маань удирдамжин заасны дагуу Сүхбаатрын хөгжим Үүлэн бор аялгауг тоглох ёстой байгаа. Ингээд Үүлэн бор аялгауг та бүхэндээ тоглоно.
насны дөрвөгчд буюу ардын авиаснуудын манд дунд үргэлжлэн зохион байгуулагдах гэж байна. За дунд аймагаас оролцож байгаа. За сайн байна уу та? Тоглох хаяа юу вэ? Ini ada kor. Pokok benda ini gitu aja.
За би Жонон гэдэг ая тоглосон. Энэ Жонон аялгыг болохоор дуугийн борцгон чуулгын хөгж бичиг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөг чаргал хөхөө намжил улсын уралдаанд оролцож байхдаа энэ аяыг тоглосон юм аа. Ингээд мөг чаргал багшаар заалгасан юм аа. Тэрийн сумын дарчлал гэдэг юм байна. Амаасны дарчлал гэдэг юм байна. 1993 онд энэ чойрхтна барчгид их хуурч дүндэг дарж байгаатай таараад түүний Жонон өөрийн нүдээр харж чихээр сонсох тийм аз авчаа тахсан лээ. Тэгэхэд дүндэг дарж байгаа заахуу мань айлд ороод айлын хуурыг хэрвээ татсан бол тэр айлд байгаа бүх эрэгтэйчүүдэд хуураа заавал амжиж үзээдэй гэж хуурдуулж байгаараа гэж амжилтан захиж байсан юм аа. Тэгээд тэр хүний үг сургаалыг нь сонсож Жононгийн дарж байгаа учраас тэр хүнийг өөрийнхөө багшиг гэж дээдлээ хөндлөж явдаг үү. Тэгээд Жононгийн багш олонтой л да. Тэгээд өдөндөг дарж байгаа үйсэн хонгорын алхаа гэдэг Жононгийн дарж бия.
аймгийн цагаан зүйлсэн хоо дэмжигсэн гэдэг. Энэ эний тагийн зугаан мөрний явлаас нэг дарсан да. Чандамбаатар гэдэг юм байна. Төндөг дэржээ гэдэг хүний аялгаагаар орны явдлаарна. Баруун хуурын уралдааны маань нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. Оролцсон нийт оролцогчдод дахин баяр хүргье.